Цагуур орчин шинжилгээний газрын мэдээллээр 17-оос 18 шилжих шөнө ховд Баян үлгийн хойд увсын өмнөд хэсгээр 18-ны өдөр ховдын хойд болон зүүн увс булганы өмнөд Архангайн зөв Төв аймгийн баруун болон өмнөд Говь Алтай Баян онгор Өвөр хангай Дундгов өмнө Гуй нутгаар салхи секундэд 18-аас 20 м зарим үед секундэд 24 м-ийг давж ширвснэ. Мөн 18-ны өдөр Өвөр хангай өмнө Гуй нутаг Төв болон Дундговын баруун хэсгээр шорон шуурга шуурна. Увсын зүүн завхны хойд хэсгээр засан шуурга шуурна. 19 нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шорон болон засан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 20-д зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орж засан шуурга шуурна. Говь талын нутгаараа секундэд 13-аас 15 м, зарим үед секундэд 18 м хүрч ширвсэж шорон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст эрс сэрвсэж шөндөөн хангай хөвсгөлийн уулархан нутаг завхан голын их хөрөн бэлчээр орчим илэр дэс голын өндөгөөр шөндөөн хасах 15-аас хасах 20 хэм Монгол Алтай хинтийн уулархан нутаг туул тэрэлж голын өндөгөөр хасах 9-өөс хасах 14 хэм хүйтэн Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хасах 4-өөс нэмэх 1 хэмийн дулаан бусад нутгаар хасах 5-аас хасах 10 хэмийн хүйтэн өдөртөө хангай хөвсгөл хинтийн уулархан нутаг завхан голын их хөрөн бэлчээр орчим идэр дэс туул тэрэлж хэрлэн онон улс голын өндөгөөр хасах 3-аас нэмэх 2 хэм их нууруудын готхоор Говийн бүсийн нутгийн баруун өмнөд хэсгээр нэмэх 8-аас нэмэх 13 хэм бусад нутгаар нэмэх 3-аас нэмэх 8 хэмийн дулаан байна. 20-нд нутгийн баруун хагасад 21-нд ихэнх нутгаар дулаарна.